Өвлийн өдрөл дуусч хавар хаяанд ирж байна. Мал аж ахуйн салбарт хамгийн чухал үе буюу нийт мал сүргээ онд минь оруулах, төл хүлээн авах боожуулах хариуцлагатай ажил эхлэх гэж байна. Бид хүн сүдэн аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ жил хүлээн авах төлийн урьдчилсан мэдээг тодрууллаа. За энэ жил улсын хэмжээнд 61 сая 500 мянган мал өвлжиж байгаа. За үүнээс их малын тухайд гүү 1.1 сая, үнэ 1.5 сая, инг 139 мянга, эм хонь 12 сая, эм яма 11 сая байгаамаа. Ер нь 100 зурхангуй 50 цагт нийт хээлтэгчийн 80 гаруй хувиас төл хүлээн авдаг байна. За өнөө жилийн төлийн урьдчилсан төлөв байдлын тухайд 2016-ны эцэст 26 сая хээлтэгч тоологдсон. За хэвийн жилд үүнээс 80% төл авна гэж тооцдог. Тэгэх юм бол энэ жил 20 саяас доошгүй төл авна гэсэн урьдчилсан тооцоо гарч байгаа. За өнгөрсөн жилийн хувьд бол 19.1 сая төл хүлээж авсан. Энэ нь одоо бас хамгийн олон төл хүлээж авсан сайхан жил болж өндөрлсөн. Хаварчлалтын одоо хүндрэлийг эвтэйхэн даван тулж чадах юм бол энэ төл маань одоо 20 саяас доошгүй төл хүлээж авна гэсэн юм урьдчилсан тооцоо. Өвлжилт ихэнх нутгаар сайхан байгааг онцолж байна. Малчтын хувьд ч 100 өвс тэжээл сайн бэлтгэсэн. За дээр нь малчтад туслах аян олон улсын байгууллагуудаас хандив тусламж хүргэх засгийн газрын 3 удаагийн тогтоолоор малчтад туслах 3.7 тэрбум төгрөгийн тусламж олгох зэрэг ажил өрнөж байгаа. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 56 мянган мал зүй усаар хоригдоод байгаа юм байна. Ер нь бол нийт малын 2 болон түүнээс дээш хувь хоригдвол зуд боллоо гэж үздэг. За одоогийн байдлаар нийт малын 0.1% хоригдолтой байгаа нь харьцангуй бага үзүүлэлт гэж үзэж байгаа юм.